Энэ. За. Бусад статик ачаануудтайгаа динамик ачаа буюу энэ газварлалтай ачаануудыг хослуулж байгаа гэсэн. Энэ дээр энэ коэффициент төгссөн биз дээ тийм үү? Энэ дэрийг чи яасан бэ? Багшаас асуусан юм уу? Зөвлөх гэж юу гэсэн юм? Зүгээр инженер геолог дээр 7 баалтай л гэж байгаа. За. Өөр юм байна. Өөр ийм коэффициентуудыг тийм өснө хэтнээс тэгэж авмаа гэж юм өгсөн юм байна уу? Тэгвэл багшаасаа тэрийг асуу. Тийм асуух юм даа юу завсар зай байгаа юу? Хугацаа. Ганц байгаа л да. Бага юу. Тэгвэл чи яг өөр мэдээд авчих. Гэхдээ чи багшаасаа тэрийг асуу. Хамгийн их нь итгэл зургаж байгааз. Тогтмол ачаан дээр газварлалтай ачааг ийм итгэл зургаар туслуулна. Удаан хугацааны төр дээр нь 0.5 богино хугацааны төр дээр. Чамд одоо гурвал ачаа байгаа шүү дээ. Тогтмол удаан болон богино хугацааны гэдэг тийм. Тэгэхээр яах нь вэ? За миний чи 10 дугаар ачаа заяа. За. Газварлалын X тэмдэгтийн дагуу 11 дахь нь газварлалын Y тэмдэглэм 2 тэмдэглэм дагуу үзэж байгаа. За 10 дугаар ачаа тийм үү? Энэ ачаа газварлалын ачааны дугаар. Энэ статик ачааны чинь дугаар. Зайвш. За тэнгууд яасан байх нь би 1-р ачаагаа ачаан дээр тогтмолсон 0.9 гэсэн юм тий. 0.9. Тийм. За миний одоо чи энэ дээр бичнэ гэсэн үг байна шүү дээ. Dynamic load case дээр газварлалын ачаа авчина. Энэ дээр энэ статик ачааныхаа дугаар авчина. Энэ итгэл зүйрээ бичнэ. За тэгээ нэмэх дараа авчина. За эхнийхийг нь 10 тий 0.9. За тэнгуүтээ одоо би жишээ чамд энэ дээр зүтгийг харуулчихсан. За энэ дээр би ачаа оруулаагүй байгаа шүү. За энэ дээр за би 5 дугаар ачаа маань юу гэм үү? За тогтмолыг сонслоо 0.9 боллоо. За дараа нь 5 дугаар ачаан дээр байсаар л байгаа тий. За 2 дугаар ачаа нь богино хугацааны удаан хугацааны төр байлаа гэдээ би 8. За би энэ ачаа оруулаагүй болохоор одоо ингэ гарч ирдэг. Ингээд авчихсан гэсэн. За бүх ачаагаа өгсний дараа ингээл яаж юм биш те. Тий, бүх ачаагаа ч өгснөхийн дараа энийг хийн гэсэн үг. За нэг нь бүгдийг ингэ хийж гэсэн. X-ийг тэнглэхтэй. За энэ дээр одоо нүүн чи газварлахын баалыг оруулна гэсэн. За багш чи энийг энэ снип нормыг нь хідээр ав гэж хэлсэн. Юу ч хэлээгүй л байна. Тэгвэл чи яг үндэ тэрийг мэдхгүй байгаа ч чи тэрийг багшаас асууна гэсэн үг шүү. Энэ 35-аар энэ 2000 оны SP норм 35-аар хийх юм уу эсвэл SP энэ
14 оны ийм нормоор хийх юм. Итгэхгүй байна. Ер нь бол оюутнууд юун дээр бол 35-аар л хийгээд байх шиг байдیں۔ За 35-гаа сонгочлоо. Тэ. Параметр орлоо. За энэ хөрсний чинь төрөл категори нь уусаа 3 сонголт. Геолог дээрээс чи ямар төрлийн юм гэдгийг хараа мэд. Чингис. За 2 дугаар төрлийн хөрсөлөө гэж үү. Ер нь хвчлэн 2 байх магадлалтай. За энэ чинь баал seismic offset гэж байна. Баал 7 баал юм уу 8 баал юм те. Сонгоч. За эндээс энэ газар хөтлийн нормыг K1 коэффициентийг олж тавина гэсэн. Чиний ямар төрлийн байрлал вэ? Машин сүрүүд. Засвар үйлчлэл. Одоо K1 итгэх зүрх гэж байгаа ч. За энэ дээрээс чи эндээс чи ингээ эдгээр уншаад чиний барилгач эднээс алинд нь хамаарч байна. За жишээ нь модон бүтээцтэй юм уу? Эсвэл босоо чиглэлд нь холбоос эсвэл диафрагм төлөвлөөгүй ган каркас юм уу те? Диафрагм төлөвлөсөн ган каркас юм уу? Төмөрөвтөн том хатгаалжин эсвэл цутмал хантай энэ ч одоо бүрэн цутмал барилга гэсэн үг шүү дээ. За эслэгүнт блок эсвэл хатгаалжин болоо. Эсвэл босоо чиглэлд нь холбоос диафрагм төлөвлөөгүй төмөрөвтөн каркас. Эсвэл тоосгон өрхтөө дүүргэж бетон каркас. Дүүргэгч гэдэг чи юу юм? Хаана. За босоо чиглэлд диафрагм төлөвлөсөн төмөрөвтөн каркас. Чулуу өргөтгтээц гэдэг те. За энэ доорондоо чиний барилгач эндээс алинд нь хамарч байгаа. Бид нэр аль нь? 3 дахь нь. Аль? Ган каркас гэдэг. Энэ үү? Тэ. Энэ үү? За энэ чинь бол энэ 35 гэж байна те. За энийг чи энэ дээр чинь байна уу? За энэ байна. Оос энэ дээр чинь энэ дээр байгаа л коэффициентүүд энэ дотор чинь байгаа. Одоо энэ тэг 12 чинь энд байна те. За гэдэг энэ байгаа. За тэг 35 байна. За капси гараа. За 1.5 1.3 1 тэ. За энэ дундаас чинийх бас алинтай хамаарх юм. Тэрийг уншиж үзэж хагаад. Тэрүүгээр байна гэсэн үг. За. За чинийх бол энэ ер нь бол 1.3 байх. За тэгээд x-ийн дагуу одоо шилжилт үзүүлнэ гэж үзнэ. Энэ дээр x-ийг 1.50. За ингээ өгчлээ тий. За энэ дээр би энэ чинь энийгээ оруулж иж энэ чагаа гарч ирэх байхгүй. За дараагийн тэнгуүтэй одоо санаа x-ийн дагуугаа өгчлөө чи x y гэдэг хоёр чиглэлтэй байгаа шүү дээ. Энэ дээр y-ийн дагуу байгаа газар хөдлөлтөөр хичээний дугаарыг бичээд санийхаа 35-аар ороод энэ y дээр нэгийг оруулна. Тэгээд дараагаар энэ чинь автоматар тэг болчихж байгаа. Энэ бол чиглэлийн зааж гэж юм гэсэн үг шүү дээ. За ингээ газар хөдлөлт чинь орчих гэсэн. Дараа нь энд гэж design combination of forces гэж байгаа. Хичээн ослоо эндээ үүснэ гэсэн үг. За энэ бас snippet тохируулна гэсэн үг. Багш аль нормоор нь ав гэх юм тэрүүгээр нь авна гэсэн үг. За тэгээ энэ дэр чинь чиний өмнө оруулсан төрлийн ачаанууд чинь энэ дээр гараад ирнэ. Тэгээ энэ дээр load case number гэж байгаа шүү дээ. Энэ дээр гараад ирнэ. Тэгээ энэ дээр эхнийх нь dead weight байгаа тий. Тэгээ хоёр дахь нь шалны ачаамууд, яврын ачаамууд ингээд гараад ирнэ шүү дээ. Тэгээ энэ дээр коэффициентүүд оруулна. Найдварчлан коэффициентүүд оруулна. Тэгээд ингээд энийг тэнгууд идэрч ингээд юм итгэвтэй болчихно гэсэн үг. Тэгээд ингээд явна. Энэ болохоор design combination force тийм үү? Энд дахиад нэг байгаа.
Design combination of loads гэж байгаа. Ачааны ослол. Хичээл хүчний ослол шүү дээ. Энэ чинь болохоор force юм хоёр ослол хийгдэх гэсэн үг. За энэ дээр design options гэж байгаа. Энэ тооцооныхоо анализ хийхдээ зөвхөн хүчлээр нь бодох юм уу? Нөгөө комбинашнуудаараа бодох юм уу гэдгээ ингээд сонгоно гэсэн үг. Сонгоно гэсэн үг шүү дээ. За тэгээд чи нэг юм дээр анхаарахтай материал өгнө шүү дээ чи. Одоо энэ дээр би ингээд материал өгсөн байгаа заа. Энэ дээр бас энэ снипийг өөрчлөх хэрэгтэй. 2003 гэж байгаад. Одоо энэ дээр бол жишээ нь дефолт нь болохоор 84 оны snipp байгаад байгаа санагдтай. Одоо энийг энэ дээр edit хийгүүд энийг 2003 болгож өөрчилнө. 84 оныхоо биш. Энийг дараад apply хийчих. Тэгжиж чи одоо 2003 болсон байгаа. Тэгжиж чи материал өгөх шүү дээ. Тэгээд үзтээ. Тэгээд чи тэр line дээр багшаасаа коэффициентуудыг